Ирэх үзэгчтэй аятаа сайхан амарч тухтаа үйлжиж байна уу? Эртнээс нааш өвлөгдөж ирсэн өвөг дээдсийн маань өвөг түүх, өв соёлыг шинтэн судалж, тогтон сууж таалан сонирхдог үзэгч түмнийхээ оюуны их далаад нэгэн нэмэр тусал олгож өв соёлын албанаас Монгол өв соёл нэвтрүүлгээ толилдуулдгийг маань та бүхэн андахгүй сайн мэдж байгаа. Бид бас нэгэн шинэ дугаараа одоо эхэлж байна. Тэгэхээр энэ шинэ дугаар маань бас 2 оны зааг дээр магадгүй бидний хувьд нэлээд их сонирхолтой цаг үедч болж болох юм. За 17 дугаар жарны ургуулагч хэмээх Шорон Гахаа жил маань өвлийн адаг сарлуугаад өгөж өнтөө өвлжиж өрн хавртаа золгосны их баярч удахгүй болох гэж байна. Тэгэхээр энэ сайхан баяраар Монгол түмэн Монгол өв соёлоо гайхуулж, монголчуудын уралсан, бүтээсэн бүхнээр гойж, дэлхийд бас гайхамшигт Монгол урлалыг танилцуулж байдаг. Тийм ч учраас бид та бүхний маань удахгүй болох сар шиндээ бэлдэн гойж байгаа зүйлд манай урчуудын, манай гайхамшиг татгамчдын бүтээсэн олон зүйл бас чимэг болох үүднээс нэгэн хүндтэй зочныг эхний ярилцагчаа болгож урьж байна. Инхээр уран хатгамалч, өв тээгч Цэнгэл сайхан гэхээр манай үзэгчид андахгүй сайн мэдэх баха. Тэр дундаа Цэнгэл сайхантай уулзахдаа бид нар ялангуяа бүсгүйчүүдийн маань 9 эрдмийн нэг болсон энэ одоо хатгамал зүү орох урлаг ер нь өнөө үед одоо хэр дэлгэр байна. Бүсгүйчүүдийн маань 9 эрдмийн нэг хэвээр байна уугүй юу гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр яа харахгүй одоо энэ уран хатгамал гэдэг энэ уран үйл болвол эмэгтэй хүний 9 эрдмийн нэг нь бөгөөд би бол одоо ухаандаа бид нэр тэргүүн зэргийнх нь эрдмийн энэ үйлэн дуран байх гэдэг юм а гэж ингэж боддог юм. Яагаад тэгэхээр энэ зэрэг ерөөсөө эртнээсээ манай монголчууд чинь эмэгтэй хүнийг үйлэн дуран байхыг л чухалчилж ийсэн. Уран хүн бурхан ухаантай л гэдэг за уран бэрийн нүүдэл гэж ээдэг. Тэр байтугай айлд хүү төрөхөд уран бэртэй болоорой гэж өрөөдөг байсан гэж байгаа тий. Тэгээд ирэхээр зэрэг энэ уран хүн гэдэг юм ямар одоо чухал юм бэ гэдэг юм одоо чухал л да. Тэгэхээр зэрэг энэ одоо өнөөдөр яаж өвлөгдөж ирж гэнэ үү гэж өөрөө чинь санаа тавьж байгаа тэр юм бол бидний хамгийн чухал ид байгаа. Тэгэхээр нэг хэсэг бол үнэхээр энэ уран хатгамал бол ялангуяа одоо тэр одоо хүнөвгийн үеэс 19-р зуун хүртэл бол сайн хөгжиж ирж ийсэн. Тэгээд нэг хэсэг одоо ялангуяа сүүлийн нэг 20-од жил бол баг мартагдах төгсөөсөн юм. Одоо сүүлийн 10 жилээс эхлээд нэлээд сэргэж ирж одоо бол нэлээд одоо түгээмэл болж овоо сайхан энэ соёлын өв ямар ч байсан үндэсний хэмжээнд сэргэж чадлаа гэдэг. Энэ жил гэхэд чинь бид нар манай хүүхдийн урлан бүтээгдэхүүнийхэн бас санаачлага тавиад манай урлан тэмцээн байгуулад ингээд хүүхдийн урлан бүтээгдэхүүнээр энэний зүү орох хатгамлын сургалт чинээр нэгдэж явах жишээ тийм. Эдгээр бол одоо саяны өөрийн дэлгэр үлэхэд чинь их чухал ачаал бодолтой л да. Миний санахад 2010 оноос хойш одоо энэ зүү орох энэ урлаг бас загсан нуруу хоёроо та бүхэн маань ЮНЕСКОд бүртгүүлнэ гэж ажил өрнүүлж ирсэн шүү дээ. Энэ ажил өөр нь хэр явцтай байх юм? Одоо Отхон баяр сайдыг боловсрол сайжруулах ухааны сайд байхад нь одоо бид нар материалаа бүрдүүлээд одоо хатгамалчдын бүлгүүд одоо энийг хийгээд одоо ЮНЕСКОгийн шаардлагад нийцүүлээд бүх материалаа бэлдээд ингээд явуулсан юм. Тэгээд тэрнээс хойш одоо ухаандаа нэг орны одоо соёлын өвөөс жилд нэгийг эхлээд явж байсан. Одоо сүүлдээ 2 жилд нэгийг бүртгэдэг болчаад ингээд жах удаашраад байгаа. Тэгээд тэр чинь 10 хэдэн төрлийн юмнууд нэг дор явцсан учраас одоо энэ хатгамлын урлал маань бүртгэгдэж арай л амжаагүй. Зүү ороо хатгамал, загсан нуруу хатгамал хоёрын одоо хүн төрөлхтний бие тус соёлын өвд бүртгүүлэхээр материалаа явуулчаал хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр та тодорхой хэлж штэ хүн төрөлхтний соёлын өв. Тэгэхээр хүн төрөлхтний соёлын өв маань өнөөдөр биш айл эртнээс уламжлагдсан байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ зүү орох, загсан нуруу маань яг хэдийн үеийн бүтээлвэг үйл одоо юу гэх вэ? За ер нь энэ загсан нуруу манай хатгамлын урлал бол ер нь судлагдахтаа их жаахан одоо удаан судлагдаж байгаа гэдэг юм уу? Ер нь судлагдаж чадаагүй шахуу байгаа ийм урлал байгаад байгаа юм. Уламжлагдаад өвлөгдөөд яваад байгаа болохоос биш тэрнийг одоо хизээ хэн яаж үүсгэсэн юм гэдэг талаар бол яг тийм түүхэн сурвалж бол байхгүй. Бид нар бол нөгөө археологийн олдврууд, үзмрүүд, эрт дээр үеийнхэн одоо нэг урчуудынхаа амд амжсан яриа энэ юмнуудаас л үүдээд байгаа. Энэ хатгамлын энэ гол чимэглэлийн энэ урлал чинь ерөөсө хүний хувцс хэрглэж эхэлсэн тэр үеэс л энэ урлал гар урлал өөрөө үүссэн төвхтэй шүү дээ. Гэхдээ энэ хатгамлын урлал бол бас л одоо тэр хүний үүслийн одоо ууган урлалуудын нэг. Бидний мэдхээр Ховд аймгийн Мөнхайрхан сумаас олдсон бид нар ярьдаг шүү дээ үзүүр гилан тэр газараас олдсон одоо нэг Адидастай Монгол бүсгүй тэр юунаас энэ бас гарч ирсэн гэж үздэг тийм ээ. Загсан нуруу энэ зүү орох урлаг. Тэр үеийн юуг та бүхэн энэ юмтайгаа харьцуулж үзв үү?
үдсэн ер нь хүнүүгийн үеийн олдворт болвол зүү ороо хатгамал байгаа гэдгийг манай одоо судлаачид бас тогтоогоод номондоо бичсэн байгаа. Тийм учраас хүнүүгийн үед бол зүү ороо хатгамал байж л байсан байгаа. А тэр өөрийн чинь саяны хэлдэг тэр Ховд аймгийн Мөнх Хайрхан сумаас олдсон тэр үзүүр гялангийн одоо тэр одоо дэлхийд одоо Адидастай хүүхэн гээд одоо алдарсан шүү дээ. Тэр хүүхний одоо жишээлбэл энэ тэр үед загсан нуруу гэдэг хатгамлыг ямар чамнаар хатгаж байж вэ гэдэг юмны үзүүр тэнд одоо тэр хүүхний гутлын төрвнээс олдсон хитвчэнд гарч ирсэн байхгүй юу. Тэр хитвчнийг ингээд эсгээд тэгээд энэ нөгөө ойсон эсгийгээ хооронд нь нийлүүлж оёхдоо загсан нуруугаар айсан байсан. Тэгэхээр энийг бол би яг тэр одоо тэр тэндээс олдсон энэ дотор эвэр сам тэгээд толны хагархай хүрэл толь байсан гэж ярьдаг. Тэгэхээр ийм жижиг юм тэгээд тэр хүний гутлын төрөнд нь хийж оршуулсан байсан байгаа байхгүй юу. Одоо яг энэ манай загсан нуруу гэдгээр ингээ эмтсэн байна та. Тийм энэ яг хэмжээгээр нь тэр олдврын яг хэмжээгээр нь хийсэн. Тэгээд загсан нурууг нь эсгэж ингэж одоо яг загсан нуруугаар нь оёод. Тэгээд тэр Adidas гэдэг юмыг одоо ингээд энэ юу байгаа штэ. Энэ тэр нөгөө гутландар байсан Adidas-ын хээ байхгүй юу. Одоо энэ яг ингээд хэвлж аваад тэгээд тодорхой хэсгийг ингэж одоо өмөлж ингэж зурж аваад энд одоо тэр хүүхний гутландар байсан энэ Adidas-ын хийг энэ дээр зүү ороож байсан байгаа. А тэр энэ Adidas-таараа бол задгай хатгамдар хатгсан байсан. Тий. Тэр булчнаас олдсон зүйлийг нэгтгэхэд үзэхэд энэ эмэгтэй язгууртын эмэгтэй байв уу, уран хатгамалч эмэгтэй байв уу, алис бол тухайн үеийн одоо эдлэл хэрэглэлийг л одоо өөртөө яаж исэн хүн байна гэдгийг нэлийн судлахдахгүй болоод байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тий. Яг тогтоогоод өнөөдөр энэ хүн тийм хүн байжээ гэд хэлсэн юм бол байхгүй. Энэ нөгөө олдсон олдвроос нь сэтвлээл тэрнээс нь санаа аваад ингээд байгаа. Би зүгээр ингээд өөрөө нөгөө хатгамалчин хүний хувьд бол бас тэр өнцгөөс нь харж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүний тэр эдлэл дотор одоо эннээс өксүүлээд дахиад нэг хитвч байгаа. Дахиад жижигхэн хитвч нь бүр өөр дөөрэ хатгамалтай. Тэгээд тэр хатгамал тэр хитвч бол дотор нь нөгөө зүү утас тэр нөгөө ойдлынхын юмнууд нь тэрэн дотор нь байсан байгаа даа. Тэгээд тэр хүний малгайн дараа нь одоо хатгамал байна. Морьныхон одоо тэр дохомны доор байгаа тэр том одоо имээлний доор байгаа одоо тэр том ингээд одоо тохомд бас айгүй том хатгамлууд байгаа. А тэн дээр байсан юм бол энэ загсан нуруу хатгамал байгаа. Зүү ороо хатгамал бол тэн дээр харагдаагүй. Тэгэхээр маш эртнээс загсан нуруу бол тэнд байсан байгаа. Тэр задгай хатгамал байсан байгаа. А зүү ороо хатгамлын хамгийн одоо эртний одоо сурвалжийн үйлдсэн байна вэхээр хүнүүгийн үеийн юунд одоо тэр олон үзмрүүд байна шүү дээ. Тэрэн дотор олдврууд тэрэн дотор бол зүү ороо хатгамал байгаа байхгүй. Гайхамшигтай тий. Тэгэхээр би хүүхдийн урлан бүтээгдэхүүнд ажилладаг бас уран хатгамлын тэр хэсэг хүмүүс дээр очиж сурвалжилсан л да. Тэгэхээр магадгүй тэнд юу үзэгдэж байна вэ гэхээр нөгөө ЮНЕСКОд бүртгүүлэхийн тулд монголчууд маань уран хатгалчид маань бас тодорхой хэмжээний дэлхийд цор ганц авах бүтээлийг хийх тийм зорилго тавьсан байна да. Тэнд богд хааны өөрийнхний хэрэгжилж явсан дайлан одоо 16 дахин томруулсан тийм бүтээл хийсэн байсан. Хоёлаа бас энийг эхлээд нэг жоохон сонирхъя. Тий. Дэлхийд цор ганц бүтээл хийхин тулд ерөөсөө хамгийн том дайлан хийх нь зөө юм байна гэж одоо үзээд тэгээд энэ богд хааны дайлан тухайн үед бол богд хаан маань өөрөө нөгөө төр шашныг хослуулан барьдаг байсан тийм мундаг хүний дайланг 16 дахин томруулж одоо 108 хүн одоо учиг шингээж хийсэн байгаа. Тэр бүтээлийг хийхин тулд бид нэр одоо богд хааны музей дээр яг биежилж очиод тэгээ манад нөгөө игэншгүй санаа төвөөс одоо жил алга уламжлал олон улсын уралдаан зохион байгуулдаг тэндээс төрсэн уран хатгамалчдыг бүгдээрийг нь байлцуулж иж одоо 2 жилийн дараа бол маш их гоё том бүтээл болсон байгаа. Богд хааны тэр дайлантай материал нь ижлэх нь таргана. Ерөнхийдөө бол орчин цагийн материал боловч тэгтээ нэлээд төстэй зүү аргачин дотроо 3 төрөл байдаг. Тэгээд дан зүү арга хойдлоороо бол 7-9 дагнаас гаргаж одоо энэ бол ийм том дайлан одоо ингэж ойсон
бүтээл ер нь баг ховор ах гэж боддог. А дээрэс нь одоо энэ зоосон ширээний сүлжүүлгээд бас Монголын үндэсний уламжлалт ийм одоо сүлжмэл байдаг. Тэгээ тэрийг бас хийсэн. Таны гар буян оролцсон хэсэг нь одоо энэ бүтээлийн энэ том дайлангийн аль хэсэг юм бэ? Би бол яг хэн дээр бол тодорхой юм нэг жоохон хэсгийг оёод яг энэ дайлангийн хүндэтгэлийн дайлангийнхаа загас нураг бол байсан байна. Сонгож авсан шалтгаан нь бол тухайн үедээ богд хаан чинь одоо нөгөө шашин төрийг хосолж барьж исэн өнөөдрийнхөөр бол Монгол улсын ерөнхийлөгч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би ерөнхийлөгчийнхээ барьж исэн дайланг сонгож тэгээд хүндэтгэлийн дайлан болгож оруулсан. Төрийн тэргүүнийхээ барьж исэн дайланг. Тэгээд тэрнийг хийж явах явцад одоо ухаанда тэрэн дээр байсан хээ бол ингээд 8 болондоо энд бол нэлээ олон чимэглэл байгаа. Энэ одоо яг мөн үү? Одоо яг энэ хээ нь бол мөн. Хэн бол мөн байхгүй энэ 8 буланда ийм хээтэй энэ дотор гэх чинь маш олон бэлэгд байгаа. Одоо энэ чинь өөрөө хэлбэл нэг ийм дугуй улаан цагирэг биш. Одоо энэ улбар шар цагирэг. Энэ үнийг хоёр талаас нь нийлсэн 3 нүдтэй 2 үлзийг хоорондоо сүлжүүлээд ингээд тоонолж ихээ үүсгэсэн байгаа. Тэгэхээр энээр тоонт тусч гэж ярьдаг, тоонт гэрч гэж ярьдаг тийм ээ. Дайлан гэдэг өөрөө их хүндэтгэлтэй. Яагаад гэвэл хүний мэндийн одоо тэр их гоё тэр хөөрг гэдэг тэр одоо минь тусаа мэдэж яадаг ариун цагаан сэтгэлээ илэрхийлж яадаг бэлэгдэл ихтэй тэр сайхан эд зүйлийг хадгалж авдаг энерги утч гэж ярьдаг. Тийм учраас юу гэж нөхөр энэ хөөргний дайлан гэдгийг маш гоёор хийгээд тэгээ тэр хөөргөө хийгээд явж байгаа тэр юм бол юу олон талын одоо ач холбогдлыг агуулж яадаг гэж хэлж болно л да. Ер нь бол манай уламжлалт чинь бол яг өөрийнхөө нөхөртөө өөрийнхөө аавдаа юм уу ингээд өөрийнхөө ойр дотныхаа хүнд сэтгэлээ шингээж одоо хатгалт нэг бүрдэн ерөөлөө шингээгээд өөрийнхөө сэтгэлийг шингээж хийж өгдөг ийм нандин урлал байхгүй. Энэ дайланг би 6 сар байсан. За энэ бол доотлол нэг 4 сар. Энэ одоо 6 сар өдөрт хэдэн цаг суух уу да? За өдөрт нэг 4-өөс 5 цаг. 5 цаг суух. Нөгөө манай үндэсний уламжлалт хээ угалз гэдэг маань өөрөө их чамин тансаг. Жишээлхэд энэ сүлжмэлийг шүлжлэхэд манай багшид нар бол хурдан шүлждэг байх л да. Би бол бүтэн өдөржин суугаад ерөөсөө 20 см л нэгтдэг энийг. 20 см. Бүтэн өдөржин суугаад 20 см. Яг тэгэхээр энэ нь бүр бас л нэг зүү ороодог энэ нарийнхаа утсаа нэг бүрчлээ ингээд шүлжиж хийдэг байхгүй технологи нь. Утсаа сүлжижээ тэгээд дараа нь. Тийм тэгээд сүлжиж ингээд тууз болгосныхаа дараа энэ дээрээ гойж хийдэг байхгүй. Нэг осондоо энэ бүтээлүүдийн маань хамгийн гол гоёо нь болж явдаг. Энэ хамгийн гол нь нөгөө нэгдүгээрт манай Монголын үндэсний уламжлал. Хоёрдугаарт энэ маань маш их хөдөлмөр ордог, маш их цаг хугацаа төвчээр ордог гэдгийг бас хүмүүс мэдчихвэл их зүгээр ах л гэж боддог. Ер нь за мэдээж л одоо энэ аливаа уран хөлийг хийх хүнд гарын уурдуу шаардлагатай бах тий. Тэгвэл одоо энийг одоо ер нь эмэгтэй хүн болгон сурах боломжтой юм. Би өөрөө багшийн шавч гэсэн бас надад бас шав гэд бас хүмүүс байна л да. Тэгээ ерөнхийдөө хараад тахад миний шавнар 80 хүн ч байгаа. 80 настай эмээч байгаа. 8 настай жоохон хүүхдч байгаа. Тэгээд ер нь л Монгол эмэгтэйчүүд ч угаасаа цаанаасаа морхнаасаа ясан уран улсууд байдсан байх л гэж боддог. Тэгэхээр их сонирхолтой зүйлийг бол та энд ачирсан энэ жаацтай бурхныг болов гэж би бодож байна. Энэ бол бидний мэдхээр одоо цагаан шүхэрт зүү орооч хийсэн гэж байгаа тийм ээ. Яагаад одоо яг энэ цагаан шүхэртийг зүү ороох болов энэ хэр нарийн урлаг. Тэгэхээр энэ зүү ороох урлал гэдэг юм бол одоо бид нэр зүү ороох урлалыг зүгээр нэг дайлан хийхээр төсөөлөд байна. Гэхдээ тийм биш. Тэгээ зүү ороох урлал гэдэг бол зүү ороох хатгамал бол ерөөсө ямар ч нарийн дүрсийг ойж болдгоороо бусад хатгамлуудаас бас ялгаатай. Тэр нь гайхамшигтай. Одоо жишээлбэл задгаа хатгамлаар одоо ийм нарийн имийг дагнаас хийгээд ойч чадахгүй шүү дээ. Тэгтэл зүү ороохоор дагнаас хийгээд ойж болж байна. Битүүлж ойж болж байна. Хөвөөлж ойж болж байна. Энэ бүх төрлийн хатгамлын тэр одоо технологиг энэ зүү ороохтаар гаргаж чаддаг.
Тийм учраас тэрийг харуулахын тулд нэгдүгээрт одоо энэ бурхан гэдэг юм бол урлалын хамгийн одоо нарийн урлал. Хамгийн нарийн урлал. Маш нарийн одоо зураг дүрс гардаг. Тэг алдаж болдоггүй одоо ийм dig жаягтай. Би тэгж бодож л дээ ийм нарийн одоо бурхан бүтээхэд тэр тэг химээг алдахгүй байх. Тэрнийг одоо яг одоо 10 наалахад бэлэн болж зурна гэдэг та өөрөө зурсан юм уу? Энэ бурханы зургийг яаж хийсэн юм бэ? Аваад хийсэн юм уу зургаар? Тэгэхээр энэ бурхны зургийг гаргахын тулд бол би зүгээр олон жилийн өмнө нэг урлаг судлаач доктор Батчулангой надад одоо Монголд чинь нэг тийм бүлэг хатгамалчд байсан. Тэр бүлэг хатгамалчд одоо цагаан шүхрт бурхныг шүтчихсэн гэж надад хэлсэн байхгүй. Тэгээ би энэ бурхныг ер нь нэг бүтээх юмсан гэж бодож байгаад бурхан зурдаг манай охин уран чимэг гэдэг. Уран чимэг гэд манай зураач уран хатгамалч зээгт намлж бүсгүй байгаа. Тэгээ урнаа ихчид би бүр зориуд захиалга өгөөд та надаа нэг цагаан шүхрт гэдэг бурхныг зурж өгөөч гэж. Тэгээ тэрнээ зуруулаад одоо тэгээд одоо өөрийнх нь тэр зурсан зургаар ноёсон. Тэгээ урнаа ихчтэй аваачаад үзүүлсэн одоо зурагнаасаа илүү гоё болсон байна л гэж сэтгэл. Оюуны хувьд үнэхээр гайхалтай л да. Та түрүү хэллээ цагаан шүхрт. Магадгүй энэ бурхан уралж явах тэр үйлийг илааршуудах ч гэдэг юм зөөллөгч гэдэг юм тэр аргандаас энэ бурхан шүтэх юм байсан юм болов. Ер нь хатгамал хатгана гэдэг чинь бол их хатуу үйл. Одоо бүх юмынхаа энэ нарийн дүрсийг гаргахын тулд дандаа зүүгээр шивж штэ. Тэгэхээр их хатуу үйл. Нүдийг хүртэл хүний нүдийг хүртэл одоо ингээ зүүгээр гатгаж штэ тий. Тэгэхээр зэрэг тэр хатуу үйлийн зөөллөхийн тулд одоо тэгдэг байсан болов уу гэж хэлсэн л дээ. Тэгээ тэр бол бас их үнний хувьтай байхаа гэж нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь хар цагаан хил ам гэдэг. Одоо ухаанд яасан уран юм бэ гэж тэгтэл одоо цагаан хил ам одоо төр үүсэж явах жишээтэй байдаг л гэж ярьдаг юм билээ штэ тий. Тэгээд тэрхээр зэрэг тэр хар цагаан хил ам хамаг муу юмнаас хамгаалж яадаг. Тэгээ бас энэ бурхны юмыг судлаад үзсэн чинь энэний одоо тэр эд шид гэдэг юм одоо бурхных нь тэр юмн дотор болохоор зөвөр чадахгүй юм чадах болмоо гэдэг үг байгаа даа. Тэгэхээр энэ дотор ялангуяа энэ зүү ороо хатгамлаар хатаж яхад энийг яаж ингэж одоо яг энэгээр нь гаргах вэ гэж ингэж олон дахин хатгах хандлах яавал энэ одоо илүү гоё болох уу гэдэг юм байнга таарлаж идэг байхгүй. Тэгэхээр зэрэг тэрнтэй их дөөж ирж байгаа юм. Энэ бол гайхамшигтай урлаг. Тэгэхээр би өнөөдөр ер нь Монгол бүсгүйчүүд маань энэ хатгамлын хичнээн одоо төрлөөр хичнээн төрлийн оёо гэдэг хэрглэж байна вэ гэдгийг сонирхож байгаа юм л да. Энд бол тэд нар байна уу? Энэ чинь юу? Энэ саяны ярьдаг энэ зүү ороо хатгамалтай хослуулаад хэрэгэлдэг хатгамлууд бол хамгийн нэгдүгээр тийм загсан нуруу байна. Тийм ээ. Тэгээд энэ чинь шийжвэр хатгамал гэж байгаа. Тэгэл энэ дайлан болгохын чинь тулд одоо хаваа шидээгээс өгсүүлээл тэгэл хөвөрдөх энд нэг 10 төрлийн ойдлын дайлан урлахад гараар бүгдийг хийгүүл 10 төрлийн ойдол орно. Яг нарийн хатгамал талдаа бол загсан нуруу зүү ороо хоёр ойдол нарж байгаа. Тэгвэл загсан нуруу маань өөрөө 3 төрөлтэй. 3 төрөл бидний одоо олж мэдснээр 3 төрөл байна. Зүү ороох маань бас 3 4 төрөл байна. Дагнаасаа гарахтаа хүртэл одоо их дагнаасаар хатах уу, түүхий дагнаасаар хатах уу гэл ингээл бас одоо маш олон төрлийн юмнууд байна шүү дээ. Энэ бол тууз. За. Одоо энэ дээр байж шүү дээ. Энэ туузнуудыг гараараа сүлждэг байхгүй. Зоос ширээний сүлжмэл гэдэг ийм агуу урлал байхгүй. Энэ ер нь бол одоо хэрглэж гин үү? Эсвэл одоо бас л судлаад л. Үгүй одоо бас сэргээгээд явж байгаа. Энийг сэргээхэд одоо манай хатгамалчраас одоо тэр хандмаа гэж одоо өмнө говийн харьяат хүндээ багш хүн бас манай Батуйн багш байна гэдэг ингээд энэ хоёр гэр бүлээр эхнэр нөхөр энэ хоёр гэр бүлээр энэ урлалыг одоо сэргээж хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн улсууд байна. Тэгээд одоо бид нар тэрнээс нь суралцаад цааш нь түгээгээд ингээд явж байгаа. Эртний юмдаар бол ерөөсөө нэг дээд тал нь 32 одоо тэр манай тэр багш нар гээд багш нарын хэмжээнд яригдах тэр улсууд бол дээд тал нь 32 утсаар сүлжиж ийсэн гэсэн юм бичсэн байдгийг. Бид нар бол одоо нэг одоо үед ингээд дэлгэмлэр нь ингээд одоо багад 40 утас 56 утас 64 утас хүртэл сүлжижсэн. Энэ дандаа утсаар сүлждэг. Энэ одоо утасны тоо байхгүй. Энэ гэхэд одоо 56 утсаар сүлжижсэн. Энэ гэхэд 64 утсаар сүлжижсэн. Тэгэл ингээд эн чинь одоо 4 утаснаас ахуулаад 64 утас хүртэл сүлжиж байгаа. Амар нарийн байна тийм ээ. Маш нарийн. Утас нь нарийн болох тусам бас их гоё болно. Тэгээд энүүгээр нь гойдог. Сар шинэ ойртохоор мэдээж манай урчуудын хувьд энэ уран гартаа бүсгүйчүүдийн хувьд захиалга тасардаггүй байлгүй дээ. Мэдээж шинэ сараар шинхэн дээлний эвхээс задлж тийм нарийн нандан хийцтэй сайхан дээл хувцаараа гайхуулдаг. Одоо таны өмссөн дээлэнд гэхэд чинь одоо бас л зүү ороох ийм хатгамалаас гадна шүр сувдны тийм төрөл ороод ирсэн биз дээ. Тэгэхээр шүр сувдан хатгамал бол бас манай уламжлалт хатгамлын нэг.
ялангуяа богд хааны ордон музейд байдаг одоо тэр үзмрүүд дотор бол шүр сувдаар хатгсан хатгамлууд гайхалтай. Тэр одоо малгай дондог дулам хатны зөндөө олон малгай одоо юмнууд байна тий. Тэгтэл одоо болоод баяжуулаад байгаа шүү дээ. Бид нар бас нөгөө суралцгаа хийж байгаа. Суралцаад үндэснийхээ имийг уламжлалт загвараар нь хөгжүүлнэ, орчин үеийн өргөн хэрэглээгээр нь хөгжүүлнэ, дээрээс нь бас баяжуулна. Баяжуулж хөгжүүлнэ гэдэг. Тэгээ энэ дээр бол одоо хонда нэг шин технологи гэх юм уу да одоо энэ хуучин бол энэ нөгөө шүр сувдын дангаар нь буюу эсвгээс энэ одоо юу гэдгийг одоо нөгөө захаар биш хөвөөлөд гэдэг юм уу одоо хажина гэж ярьдیں۔ Хашин тийм одоо саата бөөрингийн саата утсаар хашиж одоо ингэж хатгадаг технологи байсан байгаа юм ин одоо үзмрүүдээр үзээд байхад. Тэгээ энэ үнийг бол ухаанда зүү ороо хатгамлаар суурилж хөвөөлж хашиж хатгадаг шин технологи гэж хэлж болохоор тийм технологи гаргасан. Тэгээд энэ үнийг одоо энэ дээлэн дээр гойсон байгаа. Бүсгүүчүүд маань ялангуяа энэ уран хатгамлын талаар маш олон төрлийн зүйлүүдийг одоо хийж ЮНЕСКОд бүртгүүлэх гэж сүүлийн жилүүдэд нэлээд их юм хийсэн. Одоо тухайлбал одоо Монголын нууц тавчид зохиолыг бас ойсон хатгаж. Одоо тэгээд та бүхэн маань бол энэ зүү ороо хуралгаар ингээ бурхтаа иж байна. Богд хааныхаа дайлан хөөргийг хийж байна. Энэ бүхэн л ерөөсөн Монголд энэ монгол бүсгүүчүүдийн уран хатгамлын энэ өвийг л түгээж байгаа хэрэгэлтэй. Энэ бүхэнд одоо ер нь бүсгүүчүүд хэр хамтарч ордог юм бэ? Хамтарч орно. Хамтрахгүйгээр ерөөсөө явна гэж байхгүй. Одоо ухаанда хоёр хүнээс ахуулаад эн чинь ганцаараа хийгээ суугаад байдаг гэдэг биш шүү дээ, тийм ээ. Тийм учраас ерөөсөө юу гэж яах вэ? Би нөгөө төрүүчийнхаа юмдаар хамтарч хийж яах гэдэг чинь би тэр одоо 108 м эсхийн дээр тэр хинтигийн одоо ихнэр нөхөр хоёр. Тэр хоёр маань одоо яаж яах вэ? Нөхөр нь нууц тавчааг уншаад ойлгосныгоо зураг болгоод зураад эхнэр нь тэрийг нь одоо бусад хүмүүстэйгээ нийлээд ингээд зээглэхийн зээглээ ширхийн ширээд ойж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр бол би бас сэтгэл гаргаад хинтээд очиж одоо өөрсдийнхөө хүмүүстэй очиж хатгаад бас зарим одоо аймагуудын нөгөө мэддэг таньдаг хүүхнүүдтэйгээ холбож өгөөд ингээд хамтраад л одоо явж байгаа юм. Тэр зүгээр тэр 108 м тэр нөгөө торгондоор ойсон тэр их гоё нууц тавчаандаар бол би оролцож амжаагүй л дээ тий. Мдээгүй өнгөрсөн тий. Тэгээ тэр их агуу том бүтээлүүд байгаа байхгүй. Тэгээ тэрнийг одоо бид нар бас нэг одоо дэлхийн хэмжээнд энэ одоо ийм Монгол урлал ийм агуу юм шүү гэдгийг баталгаажуулчих юмсан гээл одоо бас хамтраад бас адилхан хамтраад сэтгэл нэгтэл яваад байгаа. Зөвхөн одоо Монгол дээлэн дээр ч гэдэг юм уу Монголын хуучин эд хэрэглэл дээр ийм хатгамал байхтаа биш. Өнөө цагийн монголчууд энийг хэрэглээнд оруулах талаар та бас нэг алхам гаргаж байгаа гэсэн. Орчин үеийн өргөн хэрэглээний 30 гаруй загвардаар одоо энэ зүү ороо хатгамлаар хээ тавиад тэрнийг оюуны эмчийг одоо патент авсан юм би. Одоо манай мөрөөдлөө урлыг гээд нэг одоо бас сургалтын байгууллага байгаа. Монгол хувцас одоо Монгол Европ хувцас нь оюутны эсгүүр заадаг одоо төвшин жаргал гэдэг захиралтай. Тэгээ тэр битээр хамтраа одоо энэ нэг төрлийн хүний бас оролцсон. Тэгээ тэднэрт нийлээд ингээд хүнүү костюм гэдгийн одоо шинэ загвар гаргасан сая. Тэгээ энэ бол бас оюуны өмчээр одоо баталгаажих төвшөндөө явж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ухаандан энэ мөөрөлжин захыг оруулж өгөөд. Тэгээд энэ ч товчлбын ханцууны одоо нэг энэ юу залгаасыг оруулж өгөө. Тэгээд ардаа эн чинь бас одоо адилхан 3 товчлбтэй энэ одоо Монгол дээлний одоо товчлбыг хадаад. За тэгээ гоёо нь болвол пижакныхаа хоёр талд оноотой. Энэ оноо, энэ өмнөдний шуумгны одоо гадна талын оёо байна шүү дээ. Энийн хоёр талаар нь ингээд одоо зүү ороо хоёдлороо одоо манай Монгол хээ угуулсны одоо геометрийн дүрсдэхийн угуулсны ууган хээч гэж хэлдэг энэ алхан хээ баг. Өнөө цагийн бүх хүмүүс л одоо өмсөж болохоор орчин цагийн хувцсан дээр хийсэн биз дээ. Тийм шүү дээ. Наадах чинь Монгол дээлигээ болвол одоо тэр болгон бас өмсөд байж чадахгүй байгаа юм чинь авсаархан тэгээ хялбархан өмсчдэг тэгсэн мөртлөө Монгол хэв загвартай эртний уламжлалт загвараа оруулсан ийм одоо юм бүтээе гэж л одоо ингээд энийг бүтээгээд ямар ч байсан ингээд энийг хийгээд анхны загварыг одоо эзэнд нөхцөн. Хээ бүхэн өөрийн бэлгэлдэлтэй, шаглаас бүхэн өөрийн нарийн технологитой ийм нарийн технологитой зүйлээр манай Монгол бүсгүүчүүд үнэхээр одоо гэр бүлээ, хань ижлээ, үр хүүхдүүдээ гоёж байсан гэж. Гэхдээ тэр бүхэн байсан гэдэг үгээр биш өнөөдөр бас байгаа гэдгийг харуулах Монголын цагаан сар яг одоо энэ одоо бэлэг оюун уран хатгамчдынхаа нандин бүтээлүүдээр гоёх цаг ирсэн байна. Тэгэхээр энэ бүхнийг үзүүлж ярилдаг зөвхөн ЮНЕСКОгийн ч юм уу одоо Генесийн номонд орохдоо бидний гол биш юм аа. Монгол тэр өв бол Монгол хүн бүхэнд, Монгол айл бүхэнд өвлөгдөж байгаамаа гэдгийг бас бүгдээрээ танин мэдэж гэрт байгаа хүн бүхэн энэ өвийг бас таньж
өөрөө хэрэглэгч болох хэрэгтэй тийм ээ. Ерөөсөн Монгол одоо соёлын өв бол тэр чигээрийн одоо Монгол суу ухаан шүү дээ тий. Тэрэн дотроос энэ хатгамал тэр тусмаа энэ зүү ороо хатгамал бол хамгийн удаан цагт хамгийн их олон талын мэдлэг шаардаж хамгийн их төсвөр төвчээр шаардаж хийдэг учраас хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх одоо оюун ухаанууд энэ чинь нэг гаргалгаа аливаа юмнуудын гаргалгаа яамаар юм гэдэг ийм гаргалгаандаар дандаа тулж яадаг учраас ямар ч хүндрэлтэй бэрхшээлтэй юмдаар шантардаггүй. За энийг би чадна. Энийг би гаргалгааг олж чадна гэдэг тийм хэв маяг хүртэл хүний өөрийнх нь амьдралд өөр бусад юмдаар хүртэл суучдаг байхгүй. Тийм учраас энэ дээр одоо айлын эзэгтэй болгон энэ урал руугаа шимтэн суралцаад энүүнийхээ учир утгыг ойлгоод хэрэглээндээ нэвтрүүлээд ингээд өөрөө уран бөгөөд ухаантай болоод амьдралаа аваад явах юм бол нөгөө уран бэрийн нүүдэл гэдэг шиг л айл бүхний амьдрал цэцэглээд сайхан болно. Энийний зааталд улс орн маань сайхан хөгжих юм аа л гэдэг тийм одоо мөрөөдөл байгаа гэсэн. Бэлэгтэй сайхан үгийг нэвтрүүлгийн төгсгөлд хэлжэн тэгэхээр мөнхөр айл гэр бүхэн бүсгүйчүүд бүхэн үнэхээр өөрийнхөө бүтээлээр гэр бүлээ гойж Монголын цагаан сард өвцөг өвдөсөө уламжилж ирсэн тэр сайхан зүйлээр одоо гоёх баха. Ингээд нэвтрүүлэгт үрж ирсэн танд баярлалаа. За баярлалаа таны одоо хамт олонд болон нийт үзэгчтэй Монгол одоо соёлын өв түгэнд дэлгэрч Монгол суу ухаан батчин бэхжиж яхалтгай гэж ирээ. Ерөөлөөр болгээ. За баярлалаа. За өв соёл нэвтрүүлгийн дараагийн болон эхэлж байна. Тэгэхээр бид нар энэ болонгаараа ер нь бидний өвлүүлэх гээд байгаа бас өвлөн тээж байгаа энэ их гайхамшигт өв соёл маань залуу үеийнхэнд яаж хүрж байгаа талаар үзүүлэхийг хичээсэн юм. Учир нь өв соёл гэдэг тухайн цаг үеэсээ гадна 3 цагийн хэлхээнд хөгжиж байж дараагийнхаа үед очиж байж тэр гайхамшигт өв соёл болдог. Энэ гайхамшигт өв соёлын нэг бол Монгол дархтын өв соёл. Монгол дархчууд маань хэдэн зууныг дамжин өвлөж ирсэн тэр гайхамшигт бүтээлийг 3 үеэрээ түнээс ч илүү цаг хугацаагаар өвлж байгаа залуучууд байна. Ялангуяа сүүлийн үед уран дархчуудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж Монгол дархан, Монгол урлал хаахын яваан бэ гэдэг талаараа бид нар ярилцдаг болсон. Энэ их үзэсгэлэнд бас амжилттай оролцсон нэгэн урлангаар бид нар зочилсон. Энэ урланд бол залуучууд ажиллаж байна. Мөнгөн тас хэмээх энэ урлангийн залуу үеийнхэн өөрсдийнхөө бас шин санаагаар эртний хийцийг аль альнийг хослуулсан сайхан дархан бүтээлүүдийг өвлөн ирж байгаа тухайга бидэнд хуучилсан юм а. Тэгэхээр мөнгөн таст урлангаар хамтдаа зочилцгоё. Манайх Дундгой аймгийн Дээрэн сумын гаралтай. За би одоо өвөө ааваасаа ингээд дархны ажлыг өвлж аваад 3 дахь үеийн ажиллаж байгаа. За миний өвөө бол отхон гэж хүн байдаг. Манай өвөө л илүү нөгөө гоёл чимэглэлийн талдаа эмэгтэй хүний гоёл чимэглэл зүүсгэл талдаа илүү ажиллаж ийсэн. Одоо тэр сарнаас үлжилч гэдэг юм уу? Утсан сүлжмэл. За тэр анхны эмэн бүгжийг одоо алгон гоёлч гэдэг юм уу? Тэр чиглэлдээ илүү ажиллаж ийсэн. За миний аа бол яг өөрөө яг Монгол дархны хөөмлийн чиглэлээр ажиллаж байсан юм байдаг. За би бол яг дархны урлын хөөмлийн чиглэлийг их авч явж байна. За анхандаа одоо сурж явах мэдээж нөгөө Батноор Дарганч гэдэг юм уу, энэ Сэврээс гэдэг юм ингээд бүгднгээс нэг хийж үзэж байгаад за одоо бол сүүлийн үед бол яг өөрийн гэсэн нэг тийм хийцлийг гаргах гээд ингээд ажиллаж байна, судалж байна. За альва зүйл бас өв уламжлалаас авахаас гадна бас тэн дээр шин санаа оноо олдуудыг нэмж одоо хөгж учиртай гэж би ойлгодог. Миний яг ажиллаж байгаа чиглэл бол одоо яг Монгол дархны урлаг хэдийн үеэс үүссэн юм бэ те? Хэдийн үедээ ямар чиглэлд хөгжсөн юм бэ гэдгийг үзээд за ингэж явж байгаад яг эндээс одоо яг өөрийнхөө санааг би яг олоод байна. Энэ бол одоо нөгөө дөрвөн хүчтэн жим шиг ингээд хооронд нөгөө бэлэг дэмбэрлийн агуулгуудын хооронд нь гаргаад одоо ийм хээ юмнуудыг одоо яг өөрийн гэсэн одоо инновацлог шингээж ягаад өөрийн гэсэн хөөмлийн хийцлүүдийг л одоо гаргах гээд олцоо одоо хүрэл дээр ч үт юм уу, ган дээр ч үт юм уу, мөнгөн дээр энэ төр гэсэн. Одоо Монгол дархны урлаг гэхээр зөвхөн металл зохиос гадна сэтгэлгээний том урлаг юм гэж би ойлгодог. Одоо дархан үнэхээр гарандаа юмтай гэж боддог. Би бол үгүй байна энэ толгойдоо юмтай буюу толгоонд одоо сэтгэлгээний цар хүрээтэй байх хэрэгтэй байна. Тэр хээ хоор хөнгө юм нь одоо ямар учир чанцантай байх юм. Тэр нь юу бэлэгддэг, юуны утаагаа харьшгууч гэдэг юм. Ингээд тодорхой хэмжээний судлаач маягийн ажил
хийгээ яваад байна гэж өөрөө ойлгоод байна. Манай аав одоо будаатай шаазан дээр аяганд мөнгөлдөг байлаа. Тэр үед одоо юу гэдэг нэг түүхийд материалын олдцох багт их хатуу мөнгөн дээр ч гэдэг нь жиг нэг уур ухаанаа гаргаж хийдэг байж л тээ. Одоо яг нөгөө бас тодорхой хэмжээний материал юм нэлбэг болоод одоо юу гэдэг юм чулуун хашаяган дээр алтдагч гэдэг юм уу ингээ гараар хийх технологи. За сүүлийн үед бид нар энэ нөгөө хэрэглээ талын одоо шаазан одоо ингээ мөнгөлөгч гэдэг юм уу тий. Ийм ажлууд хийж эхэлж байгаа. Энийг бол одоо бидэд 2015 оноос хойш ингээд ерөөхдөө үдсээр байгаад л одоо ингээд сайжрал яваад байгаа гэсэн үг. Бидэд одоо яг нэг 10 дэмэл хийгээд эхэлж байгаа. Энэ бол одоо яг цэвэр бидний одоо нэг судалгааны ажлаас гадна яг бидний цэвэр сэтгэлгээг энэ дээр харуулах гэдэг. 10 мл болгон өөрөө ондоо хэлбэртэй, ондоо загвартай. Мэдээж нөгөө Батнород дарган хийцэн яг тэр дэг юунууд нь туурганы одоо тэр нуглаас матаас гэж ямар огсон тэр болгоныг агуулна гэхдээ дээрээс нь баяжуулаад бид нар өөрийн өссөн нөгөө санаа юмудаа тусгаад яг одоо Монгол эмээлүүд ямар загвартай байсан тэр болгоныг одоо хэрэглэн тааруулаад одоо хийх гэсэн үг. Яг харахад нэг талаас урлаг хэлбэртэй болж нөгөө талаас бас хэрэгжилж болох үгцэл. Сүүлийн дарагчдын нэг олдтой их амжилттай тал нь юу гэхээр одоо орчин үеийн кластерын систем гэж яриад байгаа шүү дээ. Тэр системээр одоо жишээ нь манай холбооны дарагчид уран дарагчид нийлээд одоо юу гэдэг Чингис хааны элдийг хийя тий. Тэрийг одоо дэлхийн хаан чанарчид үзүүлсэн ямар ч үзэсгэлэнд орсон. Үнэхээр л нэг тухайн үеийн байлдан дагуулж ирсэн одоо хааны элд бол энэ муу юм аа. Гэхдээ тэр бол хийсвэр сэтгэлгээ байхаас гадна яг одоо тухайн хийд дэг нь ямар байсан гэд бас ингэ судалгааны ажилд явж байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн дархан би гэхээсээ илүү бид нийлээд юу хийх вэ, хаана хүрэх вэ гэдэг юм дээр илүү ажиллаж байгаа гэсэн.
За баярлалаа. Үнэхээр гайхалтай сайхан хөгжим. Бараг та нарын дэргэд ингээд суухад бараг дагаад игшгэлмээр сэтгэл хөдлөсөн сайхан хөгжмүүдийг та бүхэн тоглолоо. Тэгэхээр энэ маань үзэгч мад нам андахгүй сайн мэдж байгаа бах. Говийн эндэр гойж нана гэсэн ардын дууны найруулгыг манай соёл урлагийн их сургуулийн багш оюутнууд маань тоглож үзүүллээ. Энэ бол бас онцлогтой. Тоглохдоо та нар маань бас хуучир хөгжмөр тэгт тусмаа 4 утаст хуучир хөгжмөр тоглолоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Цэнгэлмаа багшаас би асуумаар байна. Та шавнартайгаа 4 утаст хуучир хөгжмөр сая тоглохдоо ер нь нэлээд их өөр хүүг аяыг хөгжим бүхэн гаргаж штэ. Энэ 4 утаст хуучир хөгжим маань яг энэ аясаараа хизээ сэргээгдсэн юм бэ? Ямар онцлогтой хөгжим юм бэ? Ер нь хуучир хөгжим маань манай эртний өмнөх бүр 3 дугаар зуунаас өмнө байсан гэдэг. 4 утаст хуучир нь болохтойгоо зэрэг ер нь 13 дугаар зуунаас эхлээд ялангуяа хааны ордонд бол туйл хайлах, үлгэр хэлэх, магтаал хийх ард түмний бүр дундаж бас өргөн дэлгэр ингэж тархаж ирсэн байдаг. Тэгэхээр энэ хөгжим маань 3 төрөл өнөөдөр бол сэргээгдээд байгаа. Энэ 3 хөгжмийг бол инновацийн төвшөнд 3 өөр толгой малын толгоогоор өөрийнх нь игшгэлгээний онцлогийг харгалзаад малынх нь том жижиг бүдүүн нарийн дугралтыг ингэж сонгож ингэж хийсэн байгаа. Энүүгээр инновацийн бүтээл болж байгаа юм л да. 34 утас туур маань бидний мэддээр ингэж хэн хоёр талдаа ингэж та бүхтийнх ингэж нэг цувуулаад арай өөр хэлбэртэй юм шиг. Энэ бол Монгол хуучир юм уу? Эсвэл шинээр сэтгэж хийсэн юм уу? Ер нь бол өөрийн энэ загвар ерөнхий загвар бол яг эртний монголчуудын 4 утаст хуучир. Ганцхан энэ бортго бол дээр үед монголчууд Бадрагын судалгаанд байдаг л да. Хуучир хөгжим анх үүсэхдээ айргийн хутгуур цайны уур гэд. Тэгэхээр энэ хөгжмийг би цайны уурын сонгож авсан байгаа. Тий хэлбэр нь. Тэгэхээр ингээ харахад бол яг монголчуудын хэрэгэлдэг цайны уур харагдаж байна уу тий. Тэгээд энэ бүтцэн өөрөө ийм модны ураар бүр сонгож хийх ийм стандартыг бол би өөрөө ингэж шинээр бий болгосон байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө тагш модны үнцээр хийдэг энэ бол дууралтанд бадаа их сайхан бас хүмүүнөр их бат бөх талаасаа бас дуунд нөлөөлөх талаасаа бас илүү юм болоо гэж шинжлэгдсэн хэлбэр нь юм байна шүү дээ. Тий ер нь хуучны судалгааныхаа дагуу хийгдсэн загвар нь бол энийг бол арал гэж нэрлэдэг. Тэгээд 4 чихтэй тэгээд утас нь болохоор малын үлэнгөөр хийсэн. Энэ бол хамгийн гол онцлог. Бол мөр монголчууд бол нэг тийм нийлгэд төмөр сатуркын тийм утас өөр малын үлэнгөөс өөр утсаар хийгээд байгаа нь бол өөрийнх нь дууралтанд бол бас арай өөр маягтай дуурдаг. Энэ хөгжмүүдийн дуурч байгаа энэ дуурслыг бол та нар ингээд сонсоход бол бас нэг арай Монголын язгуур талын дуу аваа их шиг бол гарч байгааг бол анзаарсан баг. Тэгээ энэ бол энэ үлэн утсандаа байгаа. Тэгээ нум бол 2 салаа адууны хэлхсаараа ингээд хийгдээд 4 утасных нь завсраар салаалаад 2 салаа ийм хялгасгүй л тэ энүүгээр маш их онцлог дэлхийд ийм хөгжим бол өөр байхгүй. Энэ цор ганц. Ингээд морин толгойтой, ямаан толгойтой гэх ингээд хийхээр тэрийгэ дагаад дууралтууд их өөр болж ийн гэж тайлж штэ. Жишээлбэл яг ямаа хуучрын дууг нэг дахиад нэг сонсоод тань. Үнэхээр нарийнхаа арай өөр хөг. Тэгвэл тэмийн толгойд бас арай тий тэмээ нь болохоор аргил. За энэ дээр би нэг татлахын шинжтэй юу цаасаа.
даа гэсэн. Нэрэл одоо илэрхийлж байгаа амтныхаа тэр дуу гişгтэй бас ойролцоо яг дуурч байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хичнээн төрлийн ийм хувьчрыг яг эргэлтэнд оруулаад байна. Ер нь одоо 2 жил гарын одоо энэ сургалтыг соёл урлагийн их сургууль дээр тэгээд гадуур бас сургаж байгаа. Тэгээд 40 одоо хүүхдүүдийг сургаад байна. Зарим нэг нь эхнээс одоо багшийн чанартай сурч эхэлж байна. Манай энэ даваа цэрэн оюутан бол одоо хөгжмийн зохиолчоор сурж байгаа. Одоо энэнийхээ тэр аялгамаа гэд одоо бид бас тоглож үзүүлнэ. Ингээд хөгжмийн зохиолчоо, найруулагчаа бас давхар одоо бэлдэж байгаа. Даваа цэрэнгийн барьж байгаа хувьчир бол арай өөр юм а да. Миний барьж байгаа хөгжим болохоор ерөнхийдөө дунд хувьчир. За 2 жихцтай. За тэгээ ерөнхийдөө бас нэлээд судлагдж ийсэн. Өнөө үеэс манай монголчууд маань гөрөөс гэдэг амтныг одоо нэлээд латин судалж хүндэтгэж бэлэгдэлж ирсэн. Тэгээ тэр утгаараа манай дунд дээр гөрөөс толгой хийж хажгаа дуугарлтын хувьд бол ерөнхийдөө бол нарийн дунд хөгийг барьж явдаг тийм хүч байгаа. Одоо манай үндэсний их театрт бас хөгжмүүдийн ийм нэг эртэг гөрөөсний одоо толгойтой ингээ өөр ер нь бол хоёр утас энэ хуучраа бол өөрийн яг Монгол гэсэн бас нэг сүүлийн үед бас нэг инновацийн хэлбэр юм л да. Өмнөх хэлбэрүүдийн бол одоо хятад улсад бол их өргөн дэлгэрсэн учраас зарим хүмүүс хятад ардын хөгжим гэж одоо бас андуурх нь их байдаг л да. Адилхан ингээд тархсан боловч гарал үүсэл бол цэвэр Монгол хөгжим шүү дээ. Цэнгэлмаа хөгжмийн хувьд бас их онцлогтой. Та бол соёл урлагийн их сургуулийн профессор багш хуучирчаас гадна хамгийн чухал юм бол та Монгол улсаас анхудаа Алмата хотод одоо хөгжмийн дээд сургуульд үндэсний хөгжмөр төгссөн хүн тийм ээ. Энэ бас их сонин. Монгол үндэсний хөгжим тэгэхээр тэнд тоглогдож байдаг тусгай бас заагддаг арга байна уу? Та эсвэл одоо энэ шинэ юугаар анхны сургалтыг одоо өөртөө авсан хүн байна уу? Ер нь бол 1978 оноос Алмата хотын одоо үндэсний хөгжмийн дээд сургууль бол үндэсний хөгжмийн ангитай. Тэгээ Монгол улс бол одоо ингээд дангаараа боловсролын зэрэггүй яваад авах бол асуудал бол одоо хоцрогдож байна гэж үзээд улсаас бодлогын чанартайгаар гадаад улсад дээд мэргэжил эзэмшүүлэх ийм бодлогыг яваад тэгээд тэнд анхны одоо оюутнуудыг сургаж ихэлсэн. Тэрний одоо хуучир хөгжмийнх нь анхдагч нь л бий л дээ. Тэгэхээр яг тэр утгаараа ч одоо энэ хөгжмийг бол дахиж одоо сэргээх юм одоо ухамсарын асуудалдаа одоо би одоо хийхгүй бол энэ хөгжим бол одоо ингээд тасрах нэ гэж ингэж бодоод ингээд дахин сэргээсэн байгаа. Хуучин бол Хувлын хааны үед одоо ордны хөгжимч гэж энэ хуучир хөгжим байсан тухайг сурвалжид байдаг. Тэр чиглэлийн судалгаануудаас та сонирхож судлав уу? Ер нь яг их барьж сэргээсэн сурвалж нь юу юм бол? Хувлын хааны ордонд 410 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй төрийн их найрал хөгжим гэж байсан. Тэгээ тэр бүрэлдэхүүнд бол энэ дөрвөн утастай хуучир бол байсан зураг бол ингээ байдаг дөрвөн чигтээ. Тэгээд тэр сурвалж бол хамгийн анхны сурвалж. Тэгээд ер нь бол гадаадын жуулчид одоо судлаачид энтрийн тэмдэглэлдэж бас байдаг. Одоо хэдэн төрлөөрөө хааны ордноос эхлээд харцардын гэрт бол одоо ийм ардын хөгжмүүд хуурууд бол их олноороо байдаг. Зундаа айргэс гээд хураа татаж бүжгэлдэг тухай бол одоо дурдсан байдаг л да. Тэгэхээр энэ хөгжим маань бол ард түмний дунд бол ард түмний тэр цэцэн бэлэг оюун ухааныг одоо хөгжүүлдэг ийм сайхан одоо Монголын одоо жинхэнэ оюун ухааны одоо илрэл болж чаддаг ийм сайхан хөгжим. Сүүлийн үед бол ер нь эртний Монгол хөгжмийг ялангуяа хүн улсын үеэс эхлээд уламжлагдаж ирсэн хөгжмийг сэргээж байгаа талаар манай хөгжимчид маань нэлээд алхам хийгээд байгаа л да тийм ээ. Яг ингээд та бүхтийн бүтээл бас тэр хүрээнд хийгдэж байгаа. Нэгд одоо хөгжим маань ингээд сэргээгдээд шинээр бий болоод ирэхээр түүнд зориулсан бүтээлүүд төрнөөд. Энэ тал дээр ямар ажиллагаа явагдаж байгаа вэ? За энэ маань бол эртнээс олон зуун жилээр монголчуудын дунд бол одоо хэрэглэгдэж ирсэн хөгжим учраас хамгийн нэгдүгürt бол өөрийн Монголын уламжлалт арга барилаар одоо өв соёлынхон уламжлалт уран бүтээлүүдийг үлгэр туйл магтаал хэлэх энэ уламжлалыг бол зайшгүй авч явна. Түүний дээр бол одоо орчин цагийн одоо инновацийн хэлбэрээр уран бүтээлүүд бол эхнээсээ ингээд төрж байгаа. Одоо жишээлбэл дунд хуучир дээр одоо таталгаан би Соронзон бол багшид бол санаа өгөөд анх одоо Туйсын хатад уран бүтээлийг тогсон. Тэр нь бол одоо хааны хатад бол одоо энэ хуучраа бас барьж тоглодог байсан. Мөн зүгээр туйлсад бол хаттын тухай хаттын одоо ухаан одоо нэг их магтсан
ийм одоо үг хэллгүүд их байдаг. Тэгэхээр тэр хатны яг одоо магтсан тийм туйл хайлж байгаа хэлбэрээр дөрвөн утастай хонин хуучир дээрээ татлах татаад тэрнийгээ одоо бүжгээр одоо илэрхийлээд тэгээ тэрэн дээрээ мөн одоо бас босоо ятг 13 дугаар зууны босоо ятгыг ингээд оруулаад шинэ уран бүтээл гарсан. Манай үндэсний энэ хөгжмөөс одоо хэдэн төрлийн хөгжим энэ шинээр сэргээгдээд байна. Ер нь хуучраас өөр. За манай соёл урлагийн их сургууль бол ер нь үндэсний хаан одоо эртний уламжлалт хөгжмүүдийг сэргээх юм бол одоо сүүлийн үеүүд их явагдаж эхлэдэг байгаа. Би эхлээд хонь хуучрыг одоо энэ дөрвөн утас хуучрыг сэргээсний дараагаар бол одоо эвэр бүрээн дээр бас эвэр төрөл бүрийн эврээр одоо хийсэн их олон янзын хөгжмүүдийг бол одоо бас сэргээсэн манай журмэд багш журмэд орж багш мөн хурган чих гэж одоо соёл урлагийн их сургууль дээр төсөл болгоод хэрэгжиж байгаа хүүхдүүдийн дунд одоо бас судалгаагаар бий болсон ийм хөгжим бий болоод байна. Мөн ширэн цартаа хуураа бас өргөн дэлгэр одоо бас хөгжүүлж байна. Мөн цуурын төрлийн хөгжмүүдийг бас сэргээж байна. Баярлалаа. Тэгэхээр бас сонирхолтой байна. Сонсож суухад их таашаалтай байна. Ер нь бол наандаж 13 дугаар зуун цаашаа бол хүн улсын үеэс эхлээд одоо манай үндэсний хөгжмөд сэргээгдэж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр сэргээгдэж байгаа бүтээлүүд зүйл өөрийн шинэ бүтээлүүдтэй байгаа гэсэн одоо та бүхэн маань энэ сайхан зүйлийн тухай танилцуулахаас гадна хамгийн сүүлийн шинэ бүтээл Алиграмма дууг одоо яг энэ хөгжим дээр бүтээж байгаа гэсэн энэ дугаар та бүхэнтэй уулзсан ярилцлага өндөрлөё. За За баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчид маань сайн мэдж байгаа бид өөртөө эрэх тусам эртний ялангуяа эцэг өвгдийнхаа эдэлж хэрэгжилжсэн тэр сайхан өв соёлтой дуу хөгжимтэй танилцж байгаа. Тэр дундаа бидний одоо Монгол гэсэн нэрийг дэлхийд дахина дуурсгаж байгаа хүү хамтлагийн тухай илүү олон сайхан мэдээллийг хүлээн авч байгаа. Энэ хүү хамтлагийн одоо хөгжим болох эртний тэр хөгжмийг бас л урлаачид маань тэр хөгжмийг сэргээж байгаа талаар бол тодорхой сайхан мэдээлэл бидэнд өгсөн. Тэгэхээр бид нар хуур урлаач байгальж явахдаа бас энэ талаар ярьсан. Ягаад гэвэл байгальжин маань бас сүүлийн үед Монгол улсад сэргээгдэж байгаа эртний хөгжмүүдийг бараг ихэнх сэргээж байгаа маш уран урлаач хүн байгаа. Тэгэхээр монголчууд бид ямар хөгжмөө сэргээж чадж байна? Бидний эртний өв соёл юу байсан бэ гэдэг талаар бас байгальж явахдаа хөрөлдсөн яриаг үзэгч та бүхэнд төлөвлөе.
эртний хөгжмийн соёл болвол одоо яахааргүй одоо бид нар манай улс бол одоо уран бүтээлчд өв соёлоо ингээд хамгаалаад иржээ. Одоо бол бодитоор сэргээгдэж байна. 2000-аад оноос хойш манай одоо уран бүтээлчд хуучны хөгжмийг сэргээх тухай бол маш их саналууд орж ирсэн. Ер нь 2008 онд олдсон Алтай ятга. Энэ бол сэргээгч хийгээд одоо 13-4 оноос хойш Алтай ятга хэмээн гэдэг хийгдэж байгаа. Энэ бол яг түүхэн олдвор. За ер нь хийхийн хувьд бол одоо бол бид нар хийхэд бол амархан энэ цаг үед их эртний хэв загвараар байлгах нь л одоо чухал байгаа. Тий. Мөн хувьлагдсан хааны 13-р зууны үеийн ордны ятга сэргийгдсэн байгаа. Энэ ятгууд маань одоо манай соёл урлагийн сургууль, Монгол улсын одоо үндэсний театр гэх зэрэг газруудаар байгаа. Одоо бас туршилт, сургалт, үндэсний консерваторид бас хийгдсэн жишээтэй. За энэ ахуй их ятгууд маань бол мөн л одоо хуучны ятгууд маань одоо бас хийгдэж, сэргийгдэж байна. Сүүлийн манай уран бүтээлч одоо Монгол улсын их театр одоо яг үндснийхэн ийм хөгжмүүдийг одоо хэрэглэхээр одоо хийлгэж байна. За тэгээ мөн аралт хуучир буюу одоо хуучир бол одоо маш эртний Монголын л одоо бас хөгжмийн нэг. За энийг бол одоо тэмээн хуучир гэж их гарна. Дунд гарынх нь хонин хуучир, баг гарынх нь ямаа хуучир хэмээн одоо Цэнгэлмаа багшийн хэмжээгээр ингэж хийгдэж байна. Тэгээ энэ бол одоо ер нь яг л одоо Монгол үндэснийхэн 5% малынхаа бас юмнаас оруулаад ингэ хийгдэж байгаа. Үлгэр туйс, ардын дуу одоо гих зэрэг одоо зохиолууд бол их гоё зохицсон. За энэ номон хуур гэдэг одоо ийм бас л ийм одоо ийм номон ийм хуур байгаад ганц утастай. Тэгээ аман хөндийгээр ин аваа гаргадаг, өсгдөг. За энэ хөгжим маань бас л Балдан царайх одоо бас мөн сэргээх гэж ийм номон хуурыг одоо эртний данчууд гэдэг юм уу Америкаас олж ирсэн ийм хөгжим байгаа. Тэгээ энийг ном хэлбэртэй болгосон. Бас л одоо монголчууд ил эртний хэл одоо энэ энийг бас манай уран бүтээлчид хамтлаг одоо хүмүүс хэрэгэлдэг. Одоо энэ хөгжим урлаач хүн бол ерөөсөн хөгжмөн ерөөсөн хөөгөлж мэдэрч миний энэ хөгжим энэ одоо амьдралтай холбосных бол одоо маш олон хүн морин хуурыг маань гадна дотн тоглож явна. За тэгээ би чинь бас 1989 онд одоо 30 жил болж байна. Хөдөөнөөс хөгжмийн үйлдвэрт орж ирээд эврүүрээний урлаачаар орсон. Миний багш алдартай төрийн сойрхолт Индрэ гэж юм байсан. Тэгээ би чинь тэнд одоо нэг 2 жил хүрээхгүй ажилласан эврүүрээ урлаачаар. Миний одоо үндсэн хөгжмийн мэргэжилгүүл тэнд суралцсан тэр эврүүрээний дархан. За тэгэл одоо чөлөө зах зээлд ороод ингээл хувь бие дагаал морин хуур хийж гисэн. Цагийнхаа явцад бол шаардлагын дагуу маш олон хөгжмүүд хийгдэх шаардлагууд гарч ирсэн. Үндэсний өв соёлыг сэргэж, соёл урлагийн салбарууд маань эргэж сэргэлж, сургууль, одоо клуб, тэгээ олон сайхан хамтлагууд шинээр энэ төр гараад ингээл одоо бидний ажил бол маш их одоо өргөн дэлгэр өрнжиглсэн. Хамгийн одоо баярлалтай монголчууд бидний бахархоштой бол одоо жишээ нь сая хүү хамтлаг одоо бүр манай бидний одоо гараар хийгдсэн хөгжмүүдийг ингээд
одоо дэлхийд даяар дуусах юм гэдэг бахархалтай байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн бүх оролцсон зочид та бүхэнд хүрсэн шинэ мэдээлэл бүхэн Монгол хүн бүхэн өв тээгчид юм. Тэрхүү өвийг өвлөн залхамжлагчид юм гэдгийг харуулсан байхаа. Магадгүй таны гэрт тэр бүхэн анзаардгүй. Тэгсэн мөртлөө өдөр бүхэн хэрэглэгдэж байдаг тэрл уламжлалт зүйл маань монголчуудын эртний сайхан уламжлал өв соёлын нэг хэсэг юм. Удахгүй болох бидний угтан хүлээж байгаа хаврын сайхан баяртаа бид нар энэ л бүх урс чадварыг энэ гайхамшигт бүтээлийг дэлгэн үзүүлж Монгол хүн чухамхөө ямар соёлыг бүтээсэн бэ гэдгээ харуулна. Ийм нэгэн соёлын талаар шинэхэн мэдээлэл хүргэсэн өв соёл нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр тавтаа уулзъя.